За сайн байцгаана уу? Та нарт өнөөдрийн мэнд хүргэе. Өнөөдөр Алтан дэд өмнгийн аяллахуу гээд 13 дугаар зуунаас өртүүлэн ирсэн 800 жилийн түүхтэй. За тэгээ бүр ярих юм бол 100 мянган жилийн тэртегээс одоо шалгарсан амьдралын онол, жамын онол. За тэгээд мянган жил одоо ихтлэхий болон дэлхий Монголыг одоо удирдах юм том гарын авлага бүхий судраас хүн гэдэг тодорхойлолтыг танилцуулан хэлье. Хүн гэдэг маань одоо ер нь бол доод түвшин юм байна л да. За ямар учраас доод түвшин бэ гэхээр эдхийг зоригдол болгодог. За хүслэн зөвхөн идэж өмсөх төдий ханах урд үе одоо хүн боловсралтан гэж хэлдэм байна. За хиж гэдэг нь болохоор хүслийг хангахын тулд бусдыг дээрэмдэх урд үе. За хиж гэдэг маань бүр дор долоо явчихж байгаа. За тэгээ хүний эдхийг булааж итгэл олох нь хиж боловсролын боол хайг бол гэдэг юм байна. Тэгэхээр бид нар одоо бол эсрэхэл гэгээлдэхийн замаас улам ингэ шат дахиж явах хэрэгтэй байтал бид нар 100 мянган жилийн тэр олсон тэр том сэхэрлийн онолыг хурцсан юм байна. За энэ дээр хүн гэдгийг бас ингэж тодорхойлсон байгаа. Овол биетэй хиж гөрөөсний амь зуулга гэдэг. За энэ бол зүгээр махан биетнэл гэсэн утга санааг илэрхийлж байгаа. Олзондон ханаж цэлмэг өдөр болох мэт байдлыг хүн одоо олзондоо л хандчих юм бол баялгаал очих юм бол сэтгэл нь ханчдаг. Материал байна уу, эд материал энэ хоол энэ хамаагүй. Ер нь бол бидний байл яг л тийм байгаа. Би ч гэсэн яг тийм л одоо олсон л одоо ханчдаг тийм зүйл бол байсан. За хүн төлөв бол хиж гөрөөсний дээрлэлийн үе. За хиж гөрөөс гэдэг нь бол эдхийн төлөө булаацалтаж дээрэмдэх байсан шүү дээ. Одоо сан хүчингийн үеч гэх юм бол арай тийм амьдралын шинжтэй. Тэгвэл хүн төлөв бол хиж гөрөөснөөс жоохон дээрлэх үе гэж байгаа. За элдв хар тахалд нэрвэгдэж үе олноороо үхэж элэс цастай шуурганд хөөгдөж. Одоо ер нь өнөөдрийн байдал яг ийм байгаа шүү дээ. За тэгснэ амь зуух гэж явсаар амиан адаж халшилж. За бид нар бол бас л дайн дайчин байхгүй ч гэсэн амь зуух гэж явсаар л байгаа. За тэгснэ адаг сүрдэн зөвхөн эдхийг зориг болгосон үе юм. Энэ бол яалтчгүй үнэн бид нар хүсэл зориг юу вэ гэхээр бид нар алсын зориг алаг тэнд хүрэх гэж байгаа гэдэг мөрөөдөл алга. За гидс цадахад зориг нь бэлчгдэг хүн. За өнөөдрийн нийгэм бол яалтчгүй хэрэгцээгээ хангахын тулд амьдарч байгаа нийгэм мөнөөсөө мөн байгаа. За гэгээрлийг сонгоход амин хүчний дэндүү хомсддог. Мэдээж гэгээрлийг зориход амин хүчин хомсдно. За энэ нь маш чухал ойлголт. За удамшилт зөв хүчин гэж байдаг. Удамшилт одоо хүчин юу хэлдэг вэ гэхээр наран их, саран их, сүүн их, за мэдвэл зөхгүй их засаг эдгээр тавыг бол хэлдэг. За нарнаас эрчим авч, сарнаас тэтгэвдэж, сүүгээр хүнсэлж, за мэдвэл зөхгүйгээр одоо амьдарч, мэдвэл зөхөг мэдэж, их засгийг мөрлөж амьдрах юм бол бид нар гэгээлт хүрэх нэ. За 13 дугаар зуунд одоо 95-аас дээш хувь нь гэгээлт хүрчихсэн байсан гэж хэлдэг. Тэгвэл тэдгээр иргэд одоо ад том одоо энэхүү содрыг одоо уншиж энэ содраар мөрлөж амьдардаг байсан байх нэ. За хүн гэдгийн дараагийн өгүүлбэр нь үхсэдтэйгээ атаархлаа сольдсон үе нь хүн юм а гэдэг. Бид нар үхсэдтэйгээ атаархтлаа үнэхээр сольдсон юм зүйл одоо байдаг шүү дээ тий. Одоо үхлээс дор амьдарч байна гэсэн утга санааг илэрхийлж байна. За гэвч хүнд гэгээрхэх хэрэгцээ ихээр хуралдаж биднэрт бол гэгээрх сэхэрх хэрэгцээ асар их байгаа. Ээлжлэн ирэх цаг агаарын огторгүй цаг агаар сэтгэж. За энэ бас их нарийн утгатай үг ээ. Ээлжлэн ирэх цаг агаарыг огторгүй цаг агаар сэтгэж гэдэг бид нар за энэ нь бас их сонир зүйл байдаг. Одоо тэмдэглүү харахаар үүл хуралдсан байдаг те. Үүл гэдэг маань бас дохио тэмдэггүй бол өгч идэг. Бид нараас яг энийг бол мэддэг. Тэгтэл эрдэнэ монголчууд үүлийг хараад за ямар мэдээ ирэх нү, яах нү, ийх нү, хэдэн жил юу болох нү гэдгийг бол тангаж чаддаг байсан байх нэ. За дараа гэх юм тэсэж үлдэх аргыг элдвэр ирж байсан үеэс
Эцэгтэй нэг мөчид хүн нар гэгээрлийг мэдсэн төвхтэй гэд. За бид нар гэгээрлийг тэсэж үлдэх аргыг элдвээр ирж байсан үеэс эцэгтэй нэг мөчид хүн нар гэгээрлийг мэдэрсэн төвхтэй. Бид нар гэгээрлийг олох цаг мөч одоо байн бол явагдаж байгаа сүнсний сэрэлт гэж хэлнэ үү? Одоо юу гэх юм шахаач гин үү? Нийгмийн дараагийн 5D90 шилжигчийн бомбын эренч гэх юм уу? Маш олон одоо дэлхийн ертөнц нийгэм даяар бол дараагийн шилжилтийн талаар бол ярьж байгаа. Тэгэхээр энэ шилжилт нь асар их уналтыг авчирч байдаг. Яагаад тэгэхээр та нар боддоо ийм ингээ бухарчсан ийм хар ийм утаа манаан донд аянга буулаа гэж бодъё. Тэгжиж тэр хар утааг ингэж сарниулж задлана. Тэрнтэй адилхан биднэрт асар их аянга бууж байгаа. Аян гэдэг маань маш их тийм цочроонууд өгж байгаа гэсэн үг. За хүмүүсийн хувьд бол сэтгэл зүйн траум сэтэрч чинь сэтгэл зүйн асуудлууд ил гарч ирж байна. Биеийн өвдөлтүүд ихсэж байна. Үнэнтэйгээр нүүр тулах шаардлагууд их гарч ирж байна. Үннээр мөрлөх шаардлагууд бол гарч ирж байна. За